Presented by Social Pay. Brought to you by Kite Mongolia. Намайг Арман гэдэг 23 настай артист. Би чиг 18 хүрснээ шууд. Яг 18 хүрэхдээ за нэг юм болъё гэж бодсохгүй. Тэгээ за яг рэпер болмоор байна, дуу хийдэг хүн болмоор байна. Гэтэ жоохон өөр баймаар байна. Яаж өөр яах вэ? Тэгээд за англиар бичээд эхлэе. Би яг 18 насны өдрөөс хойш жил хагас өдөр болгон нэг verse бичсэн байхгүй. 16 мөр гэсэн үг. Англиар. Тэгээд тэрнээс хойш зогсоогүй л дээ. Ийм нэртэй байхаар ингээд тэртээ тэргүй шууд ялгарч байгаа шүү дээ. Troy Moore гэдэг нэртэй ч хэсэг байсан. 3 өөр нэртэй. Би чинь нийтдээ 4 өөр артист нэртэй байж үзсэн байхгүй. Тэгээд хамгийн эцэснээс за угаасаа Арманаас өөрөөр яхаар хит оройтсан байна. 3-4 шалтгаан байгаа. Тэглэж одоо хүмүүст угаасаа дасаад эхэлсэн байлээ дээ. Гадагшаа гарсан ч гэсэн unique байх боломжтой байна. Some of them making me better shit, making me dedicate, telling me what is it. The thing is we complicated, fuck with the menaces, I know the mechanics. Гэтэ нэг хэцүү юм яг жинхэнээр явах жоохон хэцүү л дээ. Анаас 20 жилийн дараа одоо яаж байгаа юм хараад бүтэн нэрэн дээр тэр нь тавигдсан. Харамсууд яах вэ гэж хэсэг айгүй айдаг ус. Тэнгуут ингээл эргэн тойрны өнгөцөө үлж байгаа чи өнгөрсөндөө хийсэн юмнасаа зүхтэн гэж угаасаа байхгүй. Хүн болгон санаж байгаа чи өөрөө хамгийн гол нь санаж байгаа. Болохоор одоо зүхтгаа болох хэрэгтэй. Гэт би 2 сар буцаагаад за одоо өнгөрсөн. Одоо юу ч хийсэн өнгөрсөн. Чиний битүүдийг сонсоод өгөө actually like he said. I was gonna really dark. Alright, bro. Any snares to that? Yeah. But don't make it boom bappy though. Like give it space though. So we're like nigel group here. Nig. Хоёр. Гурван. Love it. Love it. Me Troy, my right hand don't mix with that. My grind push this make no sense. Багада бүжгэлдэг байхдаа танилцчихсан байхгүй сарч цагаан богцтой. Тэгээд би гадагшаа яваад буцаж ирээд тэрүүд хөгжим хийгээд эхэлсэн байсан. Тэгээд ирсний дараа манай хүн бас рэпер болцсон гээ. Окей, хоёулаа юм хий гэж байгаад айгу хурдан ихний эдэн дуу гарч байгаа байхгүй. Тэгээд байжсэн чинь манай хүний карьер нь тусдаа нэлээд дээшлээд минийх байсан байрандаа үлдээд which is fine. Өөр хэлээр дуу идэм болохоор ч юм аа эсвэл хүмүүс зүгээр таалагддаг байж магадгүй. Тэгэнгუთ гэтээ намайг буцаж дээшээ татах ямар нэгэн ингээ боломжуудыг зөндөө өгч байгаа л да. That's good. Sex зүгээр яг тэр үед 2 жилийн айгу яг 2 жилийн байхгүй. Айгу идэвхтэй залуу байсан. Хүчим ихтер. Тэгэл ёо хаана яах юм хүчим их үү ийшээ ячих хоёул ийшээ ячих уу гэл. Айгу идэвхтэй л өгдөгсөн шүү дээ. My right hand don't mix with that. My grind push this make no sense. My right hand don't mix with that. My grind push this make no sense. Монголд хөгжим л миний бодлоор хөгжиж л дандаа харьцангуй бусад салбаруудтайгаа харьцуулахад ялангуяа хөгжиж байгаа л гэж би бодод байна шүү дээ. Энийг хаалаа шүү. Энэ хүүхдүүд чинь гэхдээ энэ чинь нэг 19-20 морьтой л хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэнгუთ томчуудын одоо юу ч хийсэн бэ? Томчууд бол тэгэл 10 надаа хэрвээ манай гэр бүлийнхэн хамаатан саадаа чи одоо юу хийгээд байгаа юм бэ? Би 23 таа. Би таныг бол яг үндэ 23 таахтаа нэг их юм хийжсэн гэж бол бодохгүй байх гэж хэлчмээр санагдаад байна. Яг үндэ. Тэгэнгუთ нэг хүүхдүүд чинь ингээл тэ тэнгуүч 20 гарснаа тинейжер байхаас ахуулаад олон хүний нүдэнд яаж би яаж явах мах. Яаж нэг айтайхан байж хуу сурж байгаа. Айгүй олон юм их сурж байгаа нэг дор. Тэг болохоор би яг жоохон бахархаад байдаа юм. Яг өөрийнхөө үеийн хөгжим мэдэх хүүхдүүдээр. Тэгэл амын дууга хийх нь за нэг хэрэг цаашаа мьюзик видео хийн гэж бас нэг хэрэг. Тэрийг бизнес болгоно гэж дахиад нэг энэ амар олон юм явж байгаа юм. Зүгээр нэг их сургуульд ороод дуртай дург өглөө 8-д очихоос бас жоохон өөр шүү дээ. Хэцүү юм зөндөө. Bismillahirrahmanirrahim. Хамгийн сайн чаддаг юм уу? Би яг зүгээр яг үннээ л хэлчих чадсан. Ямар ч хүнд хизээж
Яг л тэр реакшныг би аяух авдаг байхгүй хүмүүсээс. What the fuck гэв. Чи тэгээ хэлчихэж байгаа юм actually. Yeah. Тэр заримдаа хэцүү, заримдаа аягүй гоё. Заримдаа хүмүүс тусалсан л байдیں۔ I like that. Амжилтаа баримтлагдаг зарчим уу? Худлаа ярихгүй шүү дээ. Худлаа ярихгүй байх хамгийн чухал шүү дээ. Яна. Өөртөө ч хүнд ч худлаа ярихгүй байх хамгийн чухал. Тэгэд Монгол залуучууд хамгийн чухал хийх хэрэгтэй юм ямар нэг юм хийж байгаа юмараа дэлхийд гарна гэж бодох хэрэгтэй, эсвэл гарч магадгүй ч гэж бодох хэрэгтэй. Гарч магадгүй гэж бодохороо ядаж гаднаас сулгаа хийх байх байхгүй. Гадаад хийж байгаа аягүй олон юмны Mongolian version гэж юм аягүй их яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тусдаа өөрийгөө гариг гэж ойлгоод байгааг нэг жишээ. Бид нар тусдаа гариг биш. Шинэ юм гараад ирж ил гадагшаа гарна. Шинэ юм гарсны дараа хүмүүс мэддэг болсны дараа та нар чинь мориор сургуультаа явдаг үлээ гэж асуухаа болно. Maybe миний үед асуухаа болохгүй байж магадгүй амжихгүй яд ч тэ бидний хүүхдүүд ч юм уу тэ. Oh yeah. Тийм бас байдаг гэсэн шүү дээ. Манайх чинь ийм юм хийж чаддаг. Ийм юм гаргаж чаддаг шүү дээ. That's the aim. Still gonna fade my rivals as we know it. Still gonna take what's on my face when I'm old. Social Pay, so smart.